За бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр 1 сарын 10-ны өдөр хамтдаа Эхлэл номны 32-оос 35 дугаар бүлэг хүртэл уншихад бэлэн болсон байна. За эхлээд 32 дугаар бүлгийг хамт уншийе. Яаков эцгийнхээ нутгийг чиглэн цааш явхад нь ертөнцийн эзний хэд хэдэн ер бусын элч түүнтэй дайралтав. Яаков тэднийг үзээд манайхан байтугай ертөнцийн эзний цэргүүд хүртэл энд байдаг байх нэ гэд тэр газрыг Махнайм буюу хоёр хуаран хэмээн нэрлсэн болно. Яг тэр үед Яаковын ах Есав нь Едом орны Сеир хэмээх газарт амьдарч байлаа. Яаков ах руугаа хэдэн хүн урьдаар илгээхдээ тэдэнд заавар зөвлөгөө өгч эрхэмсэг хүн Есавтай уулзаад та нар түүнд энэ үгийг хэлсэвэ. Өчүүхэн зарц Яаковын чинь би өнөө хүртэл Лабанид харин хүн мэт амьдран сууж байлаа. Эдүүгээ би олон мал сүрэг, ээлжиг, хонь, ямаа, эрэм зарц нартай болов. Эрхэмсэг хүн танаас би ивэл тал эрэм байж энэхүү мэдээг элчээрээ дамжууллаа гэж хэлээрэй гэв. Элч нар нь Есавтай уулзаад буцаж ирэхдээ ах Есавтай чинь бид уулзлаа. Одоо тэр 400 хүний хамтаар нааш ирж явна гэлээ. Яаков ихэд айн сандарч өөрийн хүмүүс болон мал сүрэг тэмээ унаага хоёр хэсэгчлэн хуваахта Есав нэгийг нь дайран устгалаа гэхэд үлдсэн хэсэг нь зүхтаж амжих үз хэмээн бодож. Улмаар Яаков ертөнцийн эзэнтэй ярьж өвөг эцэг Авраамын минь өргөмжлөн хүндэлдэг байсан ертөнцийн эзэн. Эцэг Исаакийн маань өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн буюу төрсөн нутаг төрөл саднаа бараатан бутсуга. Тэнд очиход чинь би чамд сайн сайхныг өгөх болно хэмээн надад хэлсэн мөнхийн эзэн минь ээ. Үнэн ч зарц наддаа та хувиршгүй үнэн ч хайраа найдвартай үнэн ч чанараа үргэлж харуулсаар ирлээ. Энэ бүхнээст нь би хүртэх эрхтэйсэн билүү. Өсч төрсөн нутгаа орхин Йордан голыг гатлахдаа би гартаа ганцхан таягл тулж явсан юм. Гэтэл одоо буцаж ирэхдээ би хоёр хэсэгчлэн хуваасан өнөр олон хүнээ үе түмэн мал сүргээ дагуулж явна. Төрсөн ах Есав минь бидэн рүү дайрч өөрийн минь болон эхнэр хүүхдүүдийн минь амийг хөнөөхөөс би айж байна. Биднийг та ахын минь гараас салгаж өгөөч. Та надад энэ үгийг хэлсэн биш үү? Би чамд сайн сайхныг өгч удам судрыг чинь далайн эргийн элсэн ширхэг мэт тоолж баршгүй олон болгоно гэсэн биш үү гэлээ. Ингээд Яаков тэнд хонохдоо байгаа бүх хөрөнгөнөөсөө ах Есавда барих бэлэг бэлтгэж улмаар сүргээс 200 эм ямаа, 20 ухан, 200 эм хонь, 20 хуц, 30 ботхтой инг, 40 үнэ, 10 бухан бяруу, 20 эм илжиг болон 10 азарган илжиг сонгож авчээ. Тэгээд эдгээр малуудаа төрөл төрлөөр нь тусгаарлан хэд хэдэн сүрэг болгоод тус бүр нэг зарцад хариуцуулан өгч. Та нар миний өмнө ороод явсгай. Сүрэг бүрийн хооронд холхон шиг зай бариад туугаарай гэв. Яаков анхны сүргийг тууж буй зарцтай хэлэхдээ миний ах Есав чамтай дайралдахдаа за чи хэний зарц вэ? Хаашаа явж байна? Тууж яваа мал сүрэгч нь хэнийх вэ гэж асуувал эрхэм ноён Есав энэ бүгд таны үнэнч зарц Яаковынх. Энэ бүгдийг эрхэмсэг хүн Есавд тэр бэлэг болгон илгээж байна. Түгээрч барахгүй одоо тэр өөрөө араас маань ирж яваа гэж хариулаарай гэв. Яаков 2 дахь, 3 дахь болон бусад сүргийг тууж яваа зарц нартаа яг адилхан үг зааж өгөөд та нар Есавтай уулзахдаа үнэнч зарц Яаков чинь бидний хойноос ирж яваа гэдэг үгийг заавал хэлэх хэрэгтэй гэж. Хэрвээ би Есавд урьдаар ийм олон бэлэг өгч тал засвал сэтгэл нь зөөлрч
надтай биеэр уулзахдаа өршөөж магадгүй хэмээн Яаков дотроо бодсон байлаа. Тэр оройн Яаков бэлэгт өгөх мал сүргээ зарцнараараа туулгаад өөрөө буудлаж байсан тэр газартаа дахин хонохоор болсноо хэлв. Тэр оройн Яаков хоёр эхнэрээ хоёр шивгчэн бүсгүйтэй наваад басгүй 11 хүүхдээ дагуулan Явбох голын гармаар гатлуулжээ. Ийхүү тэднийг гол гатлуулсныхаа дараа бүх эд хөрөнгө мал сүргээ тэрхүү голын цаана бас гаргажээ. Тэр шөнө нь Яаков буудалсан газартаа ганцаархнаа хонлоо. Шөнө нь үл таних нэгэн хүн Яаков дээр ирээд үүр цайтал барилдан ноцолдов. Эцэст нь дийлж ядахдаа тэр хүн Яаковын түнхийг цохин мулталсан ажээ. Тэгээд тэр хүн "За одоо чи намайг явуулсгай. Үүр цайх төглөө" гэхэд нь "Намайг өрөөхөөс нааш би таныг явуулахгүй" хэмээн Яаков хариулжээ. Тэр хүн түүнээс "За алдар нэр чинь хинбэ" хэмээн асуухад тэр Яаков гэж хариулв. Тэр хүн хэлэхдээ "Үүнээс хойш чиний нэр Яаков биш болно. Чи хүнтэй тэмцэж ялаад улмаар ертөнцийн эзэнтэй тэмцэж дийлсэн учраас чамд Израиль ертөнцийн эзэнтэй тэмцэгч гэсэн үг гэдэг нэр өгье" гэхэд нь "Өөрийнхөө нэр алдрыг надад хэлээч" хэмээн Яаков түүнээс гуйлаа. "Үүнд чи миний нэрийг мэдээд яах вэ" гэж тэр хүн хариулснаа түүнийг өрөөгөөд алга болов. Тийхүү Яаков ганцаараа үлдэхдээ ертөнцийн эзэнтэй нүүр тулан уулзсан хэрнээ. "Амьд үлдсэн минь гайхалтай яа" гэд тэр газрыг Пенүл ертөнцийн эзний нүүр гэсэн үг хэмээн нэрлэжээ. Нар мандах үед Яаков тэндээс явахдаа түнхэн мултарсан учраас хазган нь доголж байлаа. Тэр хүн тийхүү Яаковын түнхийг цохиж мулталсан учраас өнөө хүртэл түүний удам болох Израильчууд нь малын гуйны шүрмсийг иддэггүй заншилтай болжээ. За хамтдаа 33 дугаар бүлгийг үргэлжлүүлээд уншъя. Исавыг тэр холоос 400 хүний хамт ирж явахыг нь Яаков харлаа. Ингээд тэр Леа, Рахил нарыг тус бүрийнх нь хүүхдүүдтэй хоёр шивгчэн бүсгүйг тус бүрийнх нь хүүхдүүдтэй зогсоогоод шивгчэн бүсгүйчүүдийг хүүхдүүдтэй нь хамгийн урд оруулснаа. Дараа нь Леагийн хүүхдүүдийг хамт зогсоогоод хамгийн сүүлд Рахилийг хүү Йосефийн хамт зогсоожээ. Улмаар тэр өөрөө тэднийхээ өмнө гараад Исав руу дөхөн очихдоо 7 удаа газар сөгдөж мэхийн ёслов. Гэтэл Исав түүн рүү гүйж ирээд тэврэн авч мөрөн дээр нь толгоогоо тавиад үнсгэд ах トゥ хоёр хоёулаа уйллаа. Исав сэхээ орж эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг хараад "Хамт байгаа энэ хүмүүс чинь хий юм бэ?" гэж асуухад нь "Өчүүхэн зарцад чинь ертөнцийн эзний харамгүй өгсөн өр хүүхдүүд маань энэ байна" хэмээн Яаков хариулжээ. Улмаар шивгчэн бүсгүйчүүд хүүхдүүдийнхээ хамт Исавд дөхөж очиод өмнө нь сөгдөн ёсолж, дараа нь Леа хүүхдүүдийнхээ хамт очиж сөгдөн ёслоод хамгийн сүүлд Йосеф Рахилийн хамт очиж сөгдөв. Исав Яаковаас "Над руу эхлээд тийм олон мал сүрэг явуулдаг чинь ямар учиртай юм бэ" гэж асуухад "Эрхэмсэг тантай би эвтэй найртай байхыг хүсэхдээ бэлэгсэлт явуулсан маань тэр" хэмээн Яаков хариулжээ. Исав хариуд нь хэлэхдээ "Ах нь юугаарч дутаагүй шүү дүү минь. Түүнийг надад өгснөөс өөртөө үлдээсэн чинь дээр" гэхэд "Үгүй ээ. Хэрвээ та надад нааштай сайхан хандаж байгаа бол өгсөн бэлгийг маань хүлээн аваарай. Намайг ийм сайхнаар тосч авахыг үзэхдээ таны царайг дахин харна гэдэг нь миний хувьд ертөнцийн эзэнтэй тулж уулзсан мэт сайхан боллоо. Өгсөн бэлгийг
маань аваач гэж би танаас гуй. ертөнцийн эзний ачаар би юугаарч дутахгүй явж байна хэмээн Яаков хэлжээ. Энэ мэтчлэн Яаков Исавыг дахин гуйж шалсан учраас Исав бэлгийг нь хүлээн авлаа. Исав түүнд хандан "За одоо манад очицгоё. Би урд нь ороод зам зааж өгнө" гэхэд эрхэмсэг ах минь "Хүүхдүүд маань баг болчир. Үнэ мал маань нялх төлтөө байгааг та харсан бизээ. Одоо нэг л өдөр ширүүн тувал туйлдж үхүцгэнэ. Харин эрхэмсэг таам нь өчүүхэн зарц надаас төрүүлээд харж бай. Тэгээд би балчир хүүхдүүд төлөв малынхаа аясаар аажуухан явсаар Эдом нутагт очино" хэмээн Яаков хариулжээ. Исав түүнд хандан "Тэгвэл би хэдэн зарцаа энд үлдээчих. Ажил төрөлд чинь туслаг" гэхэд "Хэрэггүй. Тэднэр юу хийлгэх вэ? Хамгийн гол нь та бидэл эв зүүгээ ололцсон болоо" хэмээн Яаков хариуллаа. Тиймээс Исав тэр өдөртөө Яаковыг орхин Эдом нутаг руугаа буцахаар ирэв. Харин Яаков өөр тийшээ хөдлөн байр сууц засаад мал сүрэгтэй хүртэл хашаа сарвч барьлаа. Тиймээс тэр газар нь Сүхэт сарвч гэсэн үг гэдэг нэртэй болжээ. Дараа нь Яаков Хинан оронд орж ирээд Шихэм хотын хавцаа сууршив. Ийхүү Яаков нь Месопотам орны хойд зүгээс гараад Хинан оронд ямар ч гай зовлонгүйгээр эссэн мэнд орж ирсэн болоо. Яаков нь тэр хотын суурийг анх тавьсан Шихэм гэдэг хүний эцэг Хаморын хүүгүүдэд 100 мөнгөн зоос өгөөд тэр хавцаа майхнаа барьж улмаар түүнийг өөрийн болгоод өмчлөн авчээ. Түгээрч барахгүй Яаков тэндээ ертөнцийн эзэнд мал шатаан өргөж байх өргөлийн ширээг чулуугаар засаад Илэл Израилийн өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн бол жинхэнэ ертөнцийн эзэн хэмээн нэрлсэн байна. За үргэлжлүүлээд 34-р бүлгийг хамт уншийе. Леагаас төрсэн Яаковын охин Дина нэгэн өдөр нутгийн бүсгүйчүүд дээр очихоор ганцаархнаа явжээ. Гэтэл замд нь тентхийн нэгэн үндэстний удирдагч Хив үндэстэн Хаморын хүү хун тайж Шихэм дайралтаад түүнийг харангуйтаа барьж авч хүчээр таалан унтав. Улмаараа тэр Яаковын охин Динад сэтгэл зүрхээрээ татагдан дурлаж бүсгүйд хайртай болоод инхри сайхан үг хэлэн түүнийг аргадлаа. Дараа нь Шихэм эцэг Хамортай хэлэхдээ "Тэр бүсгүйг надад эхнэр болгон авч өгөөч" гэв. Хаморын хүү Шихэм охин Динаг нь бузрасныг Яаков сонсоод хээр малын бэлчээрт малаа хариулж байсан хөвгүүдээ эртэл тайван байж хүлээхээр шийджээ. Гэтэл Шихемийн эцэг Хамор нь Яаковтай ярилцахаар ирлээ. Яаковын хүүгүүд ч Динагийн тухай сонсоод малын бэлчээрээс буцаж ирцгээв. Шихэм Яаковын охинтой хүчээр унтснараа Израильчуудыг доромжлов. Байж болошгүй муу үйл хийсэн учраас тэд үүнд нь маш их зэвүүцэн хэлгэнжээ. Гэтэл Хамор тэдэнд хандан "Миний хүү Шихемийн сэтгэл танаа охиныг хүсэмжлэх болжээ. Тиймээс түүнийг хүүд минь гэргий болгон өгөхийг гуйж байгааг минь болгоон сойрхоно. Бид харилцсан худ ураг бололцвол яах вэ? Охтуудаа та нар манай хүүгүүдэд өгсгөө. Танаахан ч бас манаахны охтыг эхнэр болгон авч болно. Тэгвэл та бүхэн бидний дунд дуртай газраа сонгон сууж, энэ нутгийг өмчлөөд худалдаа наймаа хийж, эдлэн газар хүртэл худалдан авч болно шүү дээ" гэв. Хүү Шихэм нь Дина охины эцэг болон ах нарт хандаж хэлэхдээ "Та бүхний таалалд нийцүүлэхийн тулд хэлсэн бүхнийг чинь гүйцэтгэхэд би бэлэн байна. Сүү тавихад, хурим найр хийхэд хичнээн ч бэлэг сэлж шаардсан би хэлсэн ёсоор нь өгнө.
Гагцгүй энэ бүсгүйг надад эхнэр болгон өгөөч гэж гуйлаа. Охин дүү Динаг нь Шихэм бузралн доромжилсон учраас Яаковын хүүгүүд Шихэм болон түүний эцэг Хаморыг мэхлэхээр шийдээд, за тэгэхээр бид хөвчөө хөндүүлээгүй эр хүнд охин дүүгээ гэргий болгон өгч чадахгүй нэ. Энэ нь бидний хувьд шившгийн үйл мөн. Харин урьдаар нэг л болцлыг биелүүлсний чинь дараа бид та нарт зөвшөөрлөө өгье. Эхлээд танаа бүх ирчүүд бидний адилаар хөвч хөндүүлэх хэрэгтэй байна. Түүнээс хойш манайхан танаад охтуудаа бэр болгон өгч, танаахны охтуудыг бид гэргий болгон авч болно. Тиймээс бид та бүхний дунд амьдрахаар барахгүй нэгэн ард түмэн болоод нэгдэж болно. Харин та нар үүнийг үл зөвшөөрөн хөвч хөндүүлэхээс татгалзвал бид охиноо аваад эндээс бүр мөсөн нүүхээсөр аргагүй болно доо гэж. Энэ үг Хамор болон түүний хүү Шихэм таалагдав. Яаковын охиныг хараад тэсгэлгүй ихээр хүсэн дурлаж байсан залуу хүү даруй түргэн тэрхүү ёслолыг нь хийлгэхээр шийджээ. Шихэм нь гэр бүлдээ хамгийн их нэр хүндтэй хүн байлаа. Ингээд Хамор нь хүү Шихэмтэйгээ хамт хотын хэрмийн хаалган дээр хуралддаг ирчүүд дээр очиод тэр хүмүүс бидэнтэй эвсэг найртай байлаа. Тэгвэл яагаад бидний нутагт суурьшин худалдаа намайг хийж болохгүй байх вэ? Өргөн удам нутагт маань тэднийг багтаах зай бий шүү дээ. Тэгээд өөр хоорондоо худаг ур болцхон тэдний охтуудыг бид авч суун тэдэнд өөрсдийнхөө охтуудыг бас өгцгөе. Гэхдээ нэг л болзлын үндсэн дээр тэр хүмүүс бидний дунд оршин амьдарч бидэнтэй нэгэн ард түмэн болохыг зөвшөөрч байгаа юм. Манайхны бүх ирчүүд тэдний ирчүүдтэй адилхан хөвч хөндүүлсэн байх ёстой ажээ. Үүнийг зөвшөөрвөл дээр биш үү? Тэгээд тэд бидний дунд орж ирэхэд бүх мал сүрэг өмч хөрөнгө нь манайх болно гэв. Хотын хэрмийн хаалганы дэргэд хуралдаж байсан бүх ирчүүд Хамор болон түүний хүү Шихэмийн үгийг анхааран сонсоод эр хүн бүр хөвчөө хөндүүллээ. Тиймээс хотын хэрмийн хаалган дээр байсан бүх ирчүүд хөвч хөндүүлэх ёслол хийлгэжээ. Хөвч хөндөх ёслолоос хойш 3 дахь хоног дээрээ ирчүүд нь арьс нь гүйцэд эдгэрээгүй эмзэглэн байх үед энэ завшааныг нь ашиглан Яаковын 2 хүү буюу Динагийн төрсөн ах Шимон, Лев нар сэлмээ агсаад санаанд жүггүй байсан өнөө хүмүүстээр гинт ирээд бүх ирчүүдийг нь хятав. Тэд Хаморыг хүү Шихэмтэй хамт сэлэмдэж алаад Динаг Шихэмийн гэрээс авч явлаа. Тэдний удирдагчийн хүү өөрсдийнх нь охин дүүг доромжлон бузралсны хариуг бүх хотынхноос авахын тулд Яаковын бусад хүүгүүд хотод орж ирээд түүнийг сүйтгэв. Тиймээс тэд хотынхны мал сүрэг, элжиг унаа, хотод болон тариан талбайд байсан бүх зүйлүүд, бүх эд хөрөнгийг нь хуу хамж аваад бүх эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг гэр оронтой нь олзлон авчээ. Үүний дараа нь Шимон, Лев хоёрт Яаков хэлэхдээ ингэснээрээ та хоёр надад л гай зовлон авчирлаа да. Энэ нутгийн Хинаанчууд болон Перизчүүдийн хувьд бид үл бүтэх этгээдүүд боллоо шүү дээ. Манайхан цөөхөл хэрвээ тэд нийлээд бидний эсрэг дайрвал манайхыг хүнтэй юутай нь хөнөөн устгах болно гэхэд тэгвэл тэр хүн охин дүүтэй маань янхан мэт харьцах ёстой байсан юм уу гэж тэд хариуллаа. За үргэлжлүүлээд өнөөдрийн хамгийн сүүлийн бүлэг 35 дугаар бүлгийг хамт уншийе. ертөнцийн эзэн Яаков тандан за чи одоо хөдөлсгүй. Бэтэл хүртэл нүүгээд тэндээ сууршигтав. Олон жилийн өмнө Исав ахаасаа зүхтаж явхад чинь тэнд чамд үзэгдсэн ертөнцийн эзэнд өргөлийн ширээ засагтун гэж. Тиймээс Яаков гэр бүлийнхэндээ болон өөрийн гэсэн бүх хүмүүст хэлэхдээ та нарын дотор харийн бурхадтай хүн байгаа бол одоо тэр бурхтаа гаргаж хаягтав. Тэгээд биеэ угаан
ариутгах ёслол хийгээд өмсч байсан хувцсаа соль. Бид эндээс хөдлөн Бетел рүү нүүцгэн. Тэнд очиод зовлонд унсан үед минь туслан хаа явсан газарт минь хамт байсан ертөнцийн эзэнд би өргөлийн ширээ засна гэв. Тийхүү хүмүүс авч явсан харийн бурхтаа бүгдийг нь Яаковд өгч, чихэндээ зүүж явсан эмэгнүүдээ бас мултлан өгөхөд, Яаков түүнийг нь аваад Шихем хотын хавьд байсан нэгэн царс модны доор газар ухан болжээ. Яаковынхан тэндээс цааш хөдлөхөд нутгийн ард олон гинэт ертөнцийн эзнээс айн дагжиж эхлэв. Тийхүү Яаковын хүүгүүдийн хойноос тэдний хэнэн ч мөрдөн хөөж дайрсангүй. Яаков бүх хүнээ дагуулсаар Хинан орны Лууз буюу Бетел гэдэг газар хурч ирээд сууршлаа. Яаков тэндээ өргөлийн ширээ засаад тэр газраа Ил Бетел буюу Бетелд буй ертөнцийн эзэн хэмээн нэрлсэн болно. Яагаад гэвэл урд нь Яаковыг ахаасаа зүхтаж явхад яг тэнд ертөнцийн эзэн түүнд өөрийгөө илчлэн харуулсан ажээ. Урд нь Ребекагийн өрлөг их Дебурахыг нас барахт нь Бетелийн өмнө талд байдаг нэгэн царс модны дэргэд газар ухан оршуулад улмаараа тэр газар нь алуун бахуух гашуудлын царс гэсэн үг гэдэг нэртэй болсон байна. Яаковыг ийхүү Месопотамаас буцаж ирэхэд нь ертөнцийн эзэн дахин түүнд үзэгдээд дахин түүнийг ерөв. ертөнцийн эзэн түүнд хэлэхдээ өнөөдрийг хүртэл чи эцэг эхийнхээ өгсөн Яаков нэрээр явлаа. Харин үүнээс хойш чи Яаков биш, Израиль нэртэй болно гэв. Ийхүү Яаков нь Израиль нэртэй болжээ. ертөнцийн эзэн түүнд цааш нь хэлэхдээ би бол хязгааргүй хүчит ертөнцийн эзэн болоо. Үр удам олонтой, өнөр өтгөн хүн болоорой. Чиний удмаас нэгэн их үндэстэн бий болж, тэднээс чинь үүдээд хожим хэд хэдэн улс бий болно. Чиний үр хүүхдүүдээс хожимын олон эзэн хаа төрж гарна. Өвөг эцэг Авраам, эцэг Исаак чинь өмч болгон өгөхөөр амлаж байсан тэр нутгийг би чамд өгөх болно. Тэр нутгийг би чиний залгамж хойч үед бас өвлүүлэн өгнө гэж. Улмаар ертөнцийн эзэн түүнтэй ярьж байсан газраасаа холдон дээшилж одоход Яаков түүнтэй ярьж байсан газартаа чулуу босгож тавиад түүнийг чулуун хөшөө болгон тэнд нь үлдээч. Дээрээс нь уух ундны өргөл болгож дарс цутгаад басгүй чидүүн жимсний тосоор мэлав. Тийхүү Яаков ертөнцийн эзний өөртөө нь ярьж байсан тэр газрыг Бетел буюу ертөнцийн эзний орших газар хэмээн нэрлсэн байна. Дараа нь тэд Бетелээс хөдлөөд Ефратахаас одоогийн Бэтлехэм хот нэлээд зайтай газар явж байх замд Рахил хүүхдээ төрүүлүүлэхээр өвдөж эхэллээ. Энэ удаа Рахил хүүхдээ төрүүлэхдээ маш их зовж. Тийхүү нярaalахаар өвдөж байх үед нь их баригч эмэгтэй түүнд хандан "Бүү айхт, чамаас бас нэг хүү төрлөө" гэв. Рахил амь тэмцэн байж саяхан төрүүлсэн хүүдээ Бенуни миний зовлонгийн хүү гэсэн үг гэдэг нэр өгөөд нас барлаа. Харин эцэг нь түүнд хожим Беннамин баруун гарыг минь түших хүү гэсэн үг гэдэг нэр өгчээ. Тийхүү Рахилыг нас барахт нь Яаков түүнийхээ шарлыг Ефратах хот руу орох замын хажууд оршуулад булшин дээр нь чулуун хөшөө босгов. Рахилийн булшин дээр босгосон тэрхүү хөшөө нь өнөөдрийг хүртэл тэндээ байдаг болоо. Израиль нэртэй болсон Яаков нь тэндээсээ хөдлөн Мигдал Эдер гэдэг газар ирээд тэнд майхнаа хатган сууршлаа. Израилийг тэнд сууршиж байх үед ууган хүү Ревбен нь эцгийнх нь татвар юм Билхахтай унтжээ. Израиль үүнийг сонсоод асар их уурлав.
Яаков 12 хүүтэй байлаа. Эхнэр Лиагаас нь ууган хүү Реувен, Шимон, Леви, Юда, Иссахар болон Зебулун нар төрсөн бол эхнэр Рахил нь хүү Йосеф, Беньямин нарыг төрүүлжээ. Рахилийн шивгчэн бүсгүй Билхах нь Яаковд Дан, Нафтали хэмээх 2 хүү төрүүлж өгөв. Лиагийн шивгчэн бүсгүй Зилпа бас Яаковд Гад, Ашир хэмээх 2 хүү төрүүлэн өгчээ. Эдгээр нь бүгд Яаковыг Месопотамид байхад нь төрсөн хөвгүүд болно. Тэр үед Яаков нь Кирьят Арба буюу Хеврон хотын ойролцох Мамред амьдран сууж буй эцэг Исаак дээрээ ирлээ. Урд нь Исаак эцэг Авраамынхаа хамт тэнд сууж байв. Исаак 180 настайдаа нас баржээ. Исаак нь насны туйл хүрээд туулж өнгөрөөсөн амьдралдаа сэтгэл хангалуунаар насан эцэс болсон юм. 2 хүү Исав, Яаков нар нь түүнийг нутаглуулсан болно.